Сайн байцгаана уу бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шууд ирлээ болонгийн шинэхэн цагт хүрэхэд бэлэн боллоо. За тэгээ манайхан цоо шин сууг учраас дардаг юмнуудаа бүгдийн дараад намайгаа дэмжиж өгөөрэй. Баярлаа. Дүүдэ битсэн захиа. Артнян. Сайн байна уу? Тэнийг бяцхан дуу минь. Ах нь бичиж байна. Миний өчигдрийн захиаг чи аваагүй л биз дээ. Ах нь явуулаагүй юм чинь яаж ч авах вэ дээ. Ах нь сайн байгаа. Сайхан дэлгүүрээс баахан уловч аваад гата тас хийж айн шүү дээ дүү минь. Муу эцэг маань биднийг багаад хүний хийсэх хөдөлмөрийг уландаа гიშгүзээ та нар гэж зөндөө цагтагсан. Гэхдээ одоо гიშгээс шахваа дээ. Доороосоо дарах бийт мө. Уучлаарай уловч хийдэг хүмүүсээ. Дүүдэ захиа бичгээр хуучны явдал санагдаж сэтгэл хөдлөлт юм. Санаж байна уу? Хоёлаа үсээ дээрээ хуйлж гэлдчгээд нэгнийхээ мөрөн дээр гараа тавиалахтай байсныг амандаа дуу аялан толгоогоо зэрэг хөдөлгөөдөл. За тэгээд богц ажлаад явбал бөөрч галзуу. Ээж гэрээ цэвэрлэгээ загнаад чамааг шангаар толгоор учин зогхоход чи өгтлээ айж зүгтаадаг байжлээ. Тэгээд л хоёулаа ил байгаа юмнуудаа даалт хийчихэд хогоо цуглуул цонхороо хаяад л дуустгсан. Гэлгар уучтаа усаар хүн онох уу? Кэмэн сайхан да. Харин чи дандаа лон шидчихилтэй гэж гуйдаг байсаа санаж байна уу? Дүү минь. Чи бахын л тэнийг байж. Тэр лонхой чинь тушааж олсон мөнгөөрөө хоёулаа гуляа дардаг байсан юм шүү дээ. Юу эсэх хийдэг байсан юм бэ? Одоо ах нь ахиж төмөр хашаанд нүх гаргаж чийдэн хаглаад ханан дээр ирээчмээр санагддаг юм. За энэ хүү явдалж яах вэ дүү минь? Чамд ах нь хідэн сургаал хийльё гэж урд чинь бодлоо. Манай энд аадар бороо хідэн өдөр ороод хүн борооноос хорогдох гэж орцны саравч автобусны буудлын дээр зогсож эсвэл хаалгаар гүйж ордог юм байна. Алтан үлцгийг сандаа. Гэтэл хашааны хаалгаар 15 оровч бороо дээрээс орсоор байдгийг ах нь олж мэдлээ. Дүү минь, хашааны хаалга чамд борооны үед тус хөрөхгүй юм шүү. Чи бас санаж байна уу? Аамын лагер руу алхах замд зөндөө нохоо бид хоёр руу дайрдаг байсныг тас тэрвэрлдээд л нүдэн анан чичрэн зогсдогсон. Гэтэл ямар ч ууртай нохоо тоо сурагч дуурайд эхлэмэгц ухаан гартал айдаг болохыг ах нь харлаа. Ахын дүү лагер явах хол замд тоо сурагчаа бариад алхаарай. Ойртоод ирэнгүүт нь л коноп дараад л асаачих. Айда ахийнхаа мэрэгэн зөвлөхөөгүйгээр дүү минь чи яантай юурна. Бас урд нь хоёулаа хулганд хавх тавиад хичнээн хүлээсэн ч нэгийг ч барьж чаддгүйсэн. Харин энд ах нь хавханд орсон хулганд зөндөө харлаа. Манай дарга тэгээд манай энд маш их хулгана бий гэж ууртаа хэлсэн. Тэнэгхэн дүү минь чамд энэ үг юм бодогдуулж байна уу? Манай байранд хулган байсан билүү дээ. Үүнээс хойш хулгантай газар л хавх тавьж байгаараа минь дүү. Хөө нэрээ хавхтаас буухта хөөрхийн хулганы уруулыг нь хавчдаг гэж хоёлаа ярилцдаг байж үлээ. Гэтэл ах нь энд хулганы уруул биш хүзүүн хавчуулаа гэж тийг сайн харж авсан. Яг уу хүсвэл ах нь чамд хавханд орсон хулганд нэгийг илгээмжээр явуулж болох юм. Нэрээ дарга гиснээс манай дарга надад уржигдэр өнөө шин цагаа урагшлуулаарэ. Ажлаасаа хоцрууцаа гэж хэлсэн юм. Ах нь ямар хүний үгнээс гарах биш дээ. Цагаа урагшлуулсан. Гэтэл дарга намайг өчигдөр яагаад ажлаас хоцорчвоо? Цагаа урагшлуулаач гэж цагансан. Тэгэхээр ах нь өчигдөр шин ахаад урагшлуулчлаа. Өчигдрийн цахианд бичсэн л дээ. Харин өнөөдөр өглөө дарга намайг бас л цагансан. Тэгэхээр өнөө шин ах нь цагаа бүр нэг сайн урагшин тавья гэж бодож байгаа. Гэхдээ маргааш дахиад загнуул яахыг мэдэхгүй л. Цаг урагшлсаар хагаад ханан тулжгаад байгаа гэд нэг хэлээд үзэндээ. Ах нь энд англи хэлний курсээ баарг л төгсгөх гэж байгаа. Сургуулаа бол нүдэн анаад ч олж чаддаг болсон. Харин дотор нь орцсуух аимшигтай захалгуутай. Багш нь над руу хараад л баах юм шулгандаг. Ах нь I don't speak English гэхэд л толгоос ихсрээд яваад үт юм. Энэ үгийг сонссон ямар ч ууртай хүн надаас холд тийм да. За, ямар андаахан. Миний дүү энэ дөрвүүгийг сайдэр цээжлээд аваарай. I don't speak English. Иншу. Гэж би чамд хижтгэе бичиж байна да. Мэдхгүй. Орой руу чи хэдийм оруулчих гээд үзээд л сууж байна да муу ах чинь. Хөөе, энд нэрэ хүмүүс хутлаа ярьдаг юм байна. Санаж байна уу? Хажуу айлын юндан бидний мөнгийг дандаа л хуураад авчихдаг байсныг бас сүүний эгч юмжирийн жинхэнэ сүгийг аваад чанахаар зуутан болчихдаг ээжлээ. Жинхэнэ Монгол төмс буцаагаад өгнө амлалтаа хэрэгжүүлнэ. Би буруугүй. Би шудраг хүн. Би эх орондоо хайртай. Зэрэг үгс бидний өвлийг мөн ч хүцэндээ. Ямар сайндаа л монгол хэлний дамжаал сууж хийд юм мөнгөрж авах бай дээ. Гэхдээ тэгээгүй бол
би энэ захиаг хизээч юм сайхан бичиж чадахгүй байх гэсэн. Энэ бол альва юмны ашиг хизээ хойно ч гэсэн гарч болохыг харуулж байгаа юм да. Харин чиний ашиг тусыг бол би одоо хэрн хараагүй л байгаа шүү. Үнийг сайн хараарай. Хайрч дүү минь, хорвоо ертөнцийн учирж янцсангууд ер нь амар олждаг юм биш шүү дээ. Хэрвээ тэгдэг бол ухаантнууд яаж төрөхсөн бilé? Тэгэд хайртуу чинийхээ бяцхан тархийг синхруулсан гэж муу ах нь их л бодох юм да. Ядаж чи ах шигээ ингэж сайхан дүрм журмаар нь бичгээ байгээ гэхэд уншиж чаддагсан бол хичнээн сайхан байх вэ. Тийм болохоор ах нь энэ захиагаа өөрөө очиж яваад уншиж өгөхөөр хадгалъя даа. Автор дүүрэн захиадаа очихантай ах нь Асгалын Америкаас хайрт ах нь мэдчлээ. Маргаашийн захиа хүртэл баяртай хэмээгээд загтлаа өндөрлсөн байна. За өнөөдрийн дугаартаа хамтайсан сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Дараагийнхаа шинэ дугаараар иргэ уулзтлаа. Түр баяртай.